За одоогийн байдлаар өчигдөр бүлгийн урал дээр 12 сайдын нэр уншсан байгаа. Тэрийг та бүхэн бас мэдээлэл авсан байх гэж бодож байна. Засгийн газрын хэрэгжлэх газрын дараагаар Зандан шатрыг, Хөөлзөө дотоод хэргийн сайдаар Нямд оржийг, за сангийн сайдад Хөрлөө Батрыг, Эрчим хүчний сайдад Даваа сүрэнг, за боловсрол соёлын шинжилгээ спортын сайдад Цогцлмаг, за зам тээврийн сайдад Батэрдэн, Ж Батэрдэн гишүүнийг, за эрүүл мэндийн сайдад Саран гэрэл гишүүнийг, за өөрч одоо гадаад харилцааны сайдад Цогтбаатар гишүүнийг, за уул уурхай хүнд үйлдвэрийн сайдад Сумья Базар гишүүнийг, за хөдөө аж ахуйн хөнгөн үйлдвэрийн сайдад Бацар гишүүнийг бол ингээд нэрийг дэвшүүлсэн байна. Тэгэхээр Батлан хамгаалах одоо бол Батлан хамгаалах, Барилга хот байгуулалт, Шадар сайд гурыг бол нэрийг дэвшүүлээгүй байж байгаа.